автобус одоо такси гэдэг ингээ хуульчилцаа. Дүүжин тээвэр чи хуулинд байхгүй. Тэгэхээр одоо ахаарын тээвэр гэж үзэх юм уу? Нийтийн тээвэр гэх юм уу? Ашиглалтыг хаанах хариуцах юм? Нийслэл авто замын газар хариуцах юм уу? За 46 метрийн өндөрт гацуул яах юм? Тэнд байгаа иргэдийг авран хамгаалах шат, авран хамгаалах техник хэрэгсэл байгаа юм уу гэж асуугаад байгаа байхгүй юу? Тэгээ байгаа бол байгаа, байхгүй бол байхгүй гэж хэлээд өгөөч л гэж. За тэр байхгүй тээврийн сайд оруулж ирэх байхгүй. За шижирэг шүний асуултанд хариулъя. Ер нь бол таны хэлж байгаатай санал нэг байгаа. Дүүжин тээвэр мөн дамжуулах бас тээвэр гэдэг ингээд олон одоо төрлийн тээврийн асуудал сүүлийн үед нэмэгдэж орж ирж байгаа. Монгол улсад бол шинээр одоо орж ирж байгаа ийм зүйл төрөл одоо тээврийн одоо хэрэгсэл байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид хуулийн төсөл боловсруулж байгаа удахгүй ингээд засгийн газраас их хурд одоо өргөн барина. Энэ дээр бас гишүүдийн зүгээс бол санал авж байгаа. Тэгээд ганц одоо дүүжин тээвэр биш, мөн хил дамжуулсан одоо дамжуулах одоо ирмэн дамжуулахтай тээвэр гэж ярьдаг. Бас ийм олон төрлийн тээвэр ирээдүйд бас ингээд шинээр гарч ирж байгаа учраас энэ хуулийг удахгүй ингээд өргөн барина гэдэг хэлээ. Баярлалаа.